Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Цэнгэр дэлгэцээр дахин уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн хичээлээр бид дүрсийн хувиргалт хийж, дүрсийнхаа хувиргалтууд дээр бид нар бүтээл хийх юм ажлууд хийн. Тэгэхээр бүгдөө математикийнхаа ном дэвтрийг, дүрслэг урлаг технологийнхоо номыг, за мөн цаас, шугам, харандаага бэлтгээд хичээлдээ өдөртөө оролцоогоорой. За багшаагаа дураад хөдөлгөөн хийж болно. Багш нь ямар хөдөлгөөн хийж байгааг ажиглаарай. За ямар хөдөлгөөн хийсэн? За эргэх хөдөлгөөн хийлээ те. Би нар зүү эргэсэн үү, нар буруу эргэсэн үү? За дахиад ажиглаарай. За ямар хөдөлгөөн хийсэн? Ямар гар тал руугаа? Зүүн гар тал руугаа багш нь 2 алхлаа. За дахиад ажиглаарай. Ямар хөдөлгөөн хийв? Уршаа 2 алхлаа. Тэгвэл энийг ямар хөдөлгөөн гэдэг вүлээ? Та нар өөрсдөө 4-р ангид байхад үзэж байсан. За дахиад багш нэг хөдөлгөөн хий. Гарынхаа алгыг дээш нь орууллаа бий. Миний 2 гарын алга ямар байна? 2 гарын хувьд ямар хөдөлгөөн хийж байгаа вэ? За энэ бүх хөдөлгөөнүүдийг бид нар 4-р ангид үтсэн байгаа. Дүрстээр энэ хөдөлгөөнүүдийн хувиргалтуудыг бид нар хийж сурсан байгаа. За тэгвэл самбар дээр байгаа энэ дүрсүүдийг ажиглаад саяын багшаа нь хийсэн аль хөдөлгөөнтэй адилхан байна? Ямар шилжилтүүд хийсэн байгааг ажиглаарай. Энэ ямар дүрсийн хувиргалт вэ? Та нар тэгшхэм гэж харсан болов уу гэж багш нь бодож байна. Шулууны хувьд тэгшхэмийн хувиргалт гэж бодож байвал ямар шинжтэй байдаг вүлээ? Тэгшхэм бол тэгшхэмийн тэнхлэгийн 2 талдаа ижлэгэн зайд байх ёстой. За параллел зөвлөлчин болов. Параллелээр зөөж үтсэн чинь давхцахгүй байна. Тэгэхээр энэ параллел зөвлөлт биш байх нь. Тэгвэл тэгшхэмийн хувиргалт байсан байх нь. Тэгшхэмийн тэнхлэг байх ёстой. За тэгвэл энэ дүрсийн хувьд тэгшхэмийн тэнхлэг нь энд байгаа байх гэж бодож байна. За тэгвэл энийг давхцаж тэгшхэмийн тэнхлэгийн дагуу давхцуулахад энэ хоёр маань яг адилхан давхцаж байх юм бол энэ хоёр дүрс тэгшхэмтэй гэж үздэг. За энэ хоёрыг давхцуулаад үзье. За яг адилхан давхцаж байна. Тэгвэл үнэхээр тэгшхэмийн хувиргалт мөн байсан байна. За тэгшхэмийн тэнхлэгнээсээ ижил зайд байна. За энэ маань чулууны хувьд тэгшхэмээр хувиргасан хувиргалт байжээ. Тэгшхэмийн тэнхлэг нь байна. Дүрсийг цэг бүр тэгшхэмийн тэнхлэгээс ижил зайд хадгалагдана. За дараагийнх нь та нар ямар хувиргалт гэж бодож байна? За 2 дахь хувиргалтыг харъя. 2 дахь хувиргалт маань мөн аль нь бол? За багш нь параллелаар зөөж үзье. Давхцаж байна шүү дээ. Тэгвэл энэ маань параллел зөвлөлт байсан байх нь. Дөрөв багш нь алхаж ирсэн тэрнтэй адилхан байна. Тэгвэл энэ маань параллел зөвлөлт гэж бид нар үзсэн байгаа. За параллел зөвлөлтийн шинж нь ямар байдаг вүлээ? Бид нар шинжээр нь баталж харъя. Хэдэн нэгж зайгаар шилжсэн гэдэг нь байдаг. Тэгвэл энэ одоо бид нар баримжаалаад үзэх юм бол энэ 2 нэгж зай, 3 нэгж зай байна. 3 нэгж зайд шилжсэн юм байна. За тэгвэл дүрсийг зөөх чиглэл, дүрсийг зөөх хэмжээ гэдэг нь бид нар харах хэрэгтэй байдаг. За дараагийнх нь дүрс маань ямар хувиргалт хийсэн юм бэ? За 3 дахь хувиргалт маань ямар дүрсийн хувиргалт юм бол? Эргүүлэлт юм болов? Эргүүлэлт бол эргүүлэлтийн төв гэж байх ёстой. За энийг төвөө гэж үзвэл эргүүлэлт мөн үү биш үү? За параллелаар ямар ч байсан? Зөөгд үзье. Биш байна. Давхцахгүй байна. Тэгэхээр энэ параллел зөвлөлт биш. Харин цагийн зүүнний дагуу 90 градусаар эргэсэн эргүүлэлт байсан юм байна шүү дээ. За багш нь түрүү эргээд байсан тийм. Тэгвэл энэ эргүүлэлт мөн болов биш болов? Харъя. За тэгвэл эргүүлэлт маань эргэлтийн төвтэй байх ёстой. За энэ дээр эргэсэн байж магадгүй багш нь давхцуулаад үзье. Эргүүлээд за таарч байна. Буцаагаад би нар буруу эргүүлээд үзье.
ийм төрөүний байранда буцаад очиж байна. Тэгвэл энэ маань эргүүлэлт мөн байсан байх нэ. За тэгвэл эргүүлэлт маань заавал эргэлтийн төвтэй байх ёстой. Эргүүлэх чиглэл, эргэх өнцгийн хэмжээ нөгөгдсөн байвал бид нар хувиргалтыг хийж чаднаа. За энэ бүх санамжуудыг бид нар сайн анхаарад дараагийнхаа хувиргалтуудыг хийхэд хэрэглээд явах хэрэгтэй байгаамаа. За тэгвэл бид нар 4-р ангид координатын хавтгай дээр цэг тэмдэгдэж бид нар цэгийн координатыг уншдаг байсан. За тэгвэл бүгдөө дэвтэр дээрээ сэдвээ тавиад координатын хавтгай зурцгаая. За багш нь самбарт зуръя. За багшныхын самбар дээр нь дөрвөлжин шугам харагдахгүй учраас багш нь тус болох гээд ингээд дөрвөлжин шугам татсан байгаа. Та нар бол ингээд дөрвөлжин татахгүй та нарын дэвтэр гэсэн үг шүү. За координатын хавтгай маань босоо хэвтээ 2 тэнхлэгтэй байдаг. За багш нь босоо тэнхлэгийг зурчлаа. За хэвтээ тэнхлэгийг энд зуръя. Босоо ба хэвтээ тэнхлэгүүд маань перпендикулараар яг огцолцож байдаг. Өөрөөр хэлэх юм бол 2 тэнхлэгийн огтлцол дээр 90 градусын өнцөг үүсч байдаг. За мөн координатын хавтгай заавал хуваарьтай байх ёстой. Хуваарьуд маань яг ижил тань. Бид нар багнан диаграмм байгуулахдаа мөн хуваарь тавьдаг. Яг тэрүүнтэй адилхан ижилхэн зайд байх ёстой. За энийг координатын их гээд бид нар тэг гэж тэмдэглэждэг. За нэг хуваарьудаа ижил зайд байх учраас багш нь энийг ингээд тодруулчихъя. За босоо тэнхлэг дээр мөн хуваарь байх ёстой. Та нар хамт зураад яваарай. За эндээс 1 2 3 4 ингээд хэвтээ тэнхлэгийнхаа хуваарьуудыг биччихье. За багшийнх нь хэвтээ тэнхлэг нь 10 хүртэл хуваарь татагдаж. За босоо тэнхлэгийн хуваарьуудыг тэг эндээс тэг явж байгаа учраас 1 2 3 4 5 6 7 8 9 за 10. За 10 буюу 5 см хэмжээтэй аваад зурсан бол боломжийн байхаар байж байгаа тийм ээ. За энэ дээр багш нэг цэг тэмдэглэе. За ямар цэг тэмдэглэснийг та нар за энэ цэгийн координатыг уншия. Хэд гэж унших вүлээ? За цэгийн координатыг уншихдаа хэвтээ тэнхлэгийн дагуух тоогоо эхэлж хэлдэг. Та нар сая уншсан байх гэж бодож байна. Тэгвэл бид нар энэ цэгдээ нэр өгчий А гэд нэрлэчээ. А цэгийн координат маань 1 2. За бичгтээ бид нар хаалтан дотор биччихдэг. 1 таслал тавиад 2. За тэгвэл багш нь дахиад нэг цэг бичиж чадах юм. За энэ цэгийн координат маань хэд вүлээ? За энийг V гэд нэрлэчихье багш. 1 6. 1 6 2-ийн огтлцол дээр байна. V цэгийн координат маань 1 6. За дахиад багш нь нэг цэг тэмдэглэжээ. За энийга C гэд нэрлэжээ. C цэгийн координат дэвтэртээ та нар бичээрэй. За хэвтээ тэнхлэг дээр хэд байна? 3. Босоо тэнхлэг дээр 2 учраас 3 2-ийн огтлцол 3. C цэгийн координат маань 3 2 байна. За бид нар хэдэн цэг тэмдэглэсэн? 3 цэг тэмдэглэсэн байгаа. Энэ 3 цэгээ хэрчмээр холбоё. За та нар мөн цэгүүдээ холбоорой. За ямар дүрс үүссэн? Гурвалжин дүрс үүслээ. За энэ гурвалжин маань ямар гурвалжин гэдэг вүлээ? Нэрлээрээ дэгш өнцөгт гурвалжин гэд нэрлэдэг. Бас элдв талд гурвалжин ч гэдэг. Тэгвэл энэ дэгш өнцөгт гурвалжныг параллел зөөлт хий. За тэгэхээр параллел зөөлт хийхин тулд бид нар дүрсийн зөөх чиглэлийг бид нар хэлэх ёстой. Ямар хэмжээтэй зөөлт хийх үү гэдэг хэмжээг хэлэх ёстой. Тэгвэл сайн сонсоорой. Баруун гар тийш 3 нэгж зайд зөөе. За хаана очих бол? За тэгвэл энэ А цэг маань хаана очих бол? Бид нар альва дүрсийг параллел зөөлт хийхдээ оройн цэг болгоныг нь хувиргалт хийхэд
тэр дүрс маань шилжилт бүрэн хийж болдог. Тэгвэл А цэг маань баруун гарт тийш гэхээр бид нар ийшээгээ явах хэрэгтэй тийм ээ. Баруун гарт тийш 3 нэгж зайд гэсэн. За энийга тэг гэдээ яваар. Тэг 1 2 3. За А цэг маань энд дэрлээ. Энийга бидүүлээ А1 цэг гэчээ. За тэгвэл В цэг маань хаана очих вэ? Мөн адилхан 3 нэгж зайд зөөх ёстой. Баруун гарт тийшээ тэг 1 2 3. С цэг маань мөн 3 нэгж зайд шилжинэ. Тэгэхээр тэг 1 2 3. За тэгвэл энэ 3 цэгээ хэрчмээр холбочихъя. За бид нар энд ямар байсан багш нь бас тэмдэглэжээ. Баруун гарт тийш 3 нэгж зайд шилжилт хийсэн. Тэгэхэд энэ дүрс маань энд очижээ. За тэгвэл энэ зөөлт хийсэн аль нэг цэгийг хэдүүлээ уншиж үзье. За энэ В цэгийн координатыг та нар хэлээрэй. В цэгийн координат хэд байх болов? Хэвтээ тэнхлэг дээр 4 байна. Босоо тэнхлэг дээр 6 байна. 4 6 гэхэд координат нь 4 6 болох нэ. А1 цэгийн координат нь хэд болох вэ? 4 2. 4 2. За эндээс ажиглая. Юу нь өөрчлөгдсөн бэ? Юу нь өөрчлөгдөөгүй байна? Баруун гарт тийшээ шилжилт хийсэн учраас хэвтээ тэнхлэгийн дагуу бид нар шилжилт хийсэн учраас хэвтээ тэнхлэгийн маань тоо өөрчлөгдөж үү? Энэ үнтэйгээ харьцуулъя. Энийх 1 2 байсан. Энд 4 2 болчих. Энд 1 6 байсан чинь 4 6 болсон. Аль нь өөрчлөгдсөн байна? Хэвтээ тэнхлэгийн тоо маань 3 нэгжээр зөөсөн учраас 3 нэгжээр өөрчлөгдсөн байна шүү дээ. За тэгвэл дахиад нэг координатын хавтгай зурж агаад тэн дээр дахин өөр нэг хувиргалт хий. За хаагч нарай тод гэдэг энэ өөр ингэж шоогоор соо тэнхлэгээ зурчээ. Хэвтээ тэнхлэгээ. За хувиаруудаа хийх ёстой. За координатынхаа ихийг бид нар тэг гэж тэмдэглэдэг. За 3 4 5 6 7. За гэж. За босоо тэнхлийн хувиаруудыг мөн тавья. За энэ дээр багш нь тэгвэл одоо энэ координатын хавтгай дээр энэ дэгшинцүүд гурвалжныг эргүүлэлт хий. За багш нь энд тавьчих. За координат эргэлтийнхаа төвийг за энд гээд авъя. Эргэлтийн төвөө. За тэгвэл багш нь бид нар 4-р ангид бол цагийн зүүнний дагуу эргүүлжсэн одоо цагийн зүүнний эсрэг эргүүлэлт хийгээд байгаа. За тэгвэл эргэлтийн төв маань энд байгаа учраас энд очих нь. Дахиад цагийн зүүнний эсрэг эргүүлвэл хаана очих бол? За энэ яг адилхан юу байгаа тийм эргэлтийн төв маань энд учраас ийшээ эргүүллээ. Энд очих нэ. Дахиад дараагийнх нь яг адилхан эргүүлэлтгий энэ дээр эргүүлтийн төв маань энд байгаа учраас энд очлоо. За тэгвэл тэгшинцүүд гурвалжнаа бид нар эргүүлэлт хийсэн чинь ийм хэлбэртэй дүрс гарч ирж байна. За тэгвэл багш нь дахиад яг эндээсээ цагийн зүүнний дагуу эргүүлж үзье. За энд анхны маань дүрс маань энд байсан. За тэгвэл цагийн зүүнний дагуу эргүүлэхээр эргэлтийнхаа төвийг яг нэг газар авчие.
За эргүүллээ. Энд очлоо. Дахиад эргүүллээ. Энд очлоо. Дахиад 90 градус эргүүлээд байгаа шүү дээ бид нар багш нь тийм ээ. Дахиад эргүүллээ. Энд очлоо. Тэгвэл түрүүн нар буруу эргүүлсэн, сая нар зөв эргүүлсэн хоёр маань эргэлтийн төвөнд нэг газар байхад ямар гарч ийн? Яа ижил гардаг юм байна шүү дээ. Тэгвэл бид нар дөрөвдүгээр ангид үздсэнтэйгээ адилхан эргүүлэлтээ хийж болох нэ. За тэгвэл дараагийн хувиргал болох тэгшхим ийм хувиргалтыг хийж үзье. За бид нар өмнө нь тэгшхимийн хувиргалт хийхдээ янз бүрийн дүрсээр хувиргалт хийдэг байсан. За тэгвэл тэгшхимийнхаа тэнхлэгийг багш нь за энэ хавтгай дээр авчи. За энэ дээр бол бид нар заавал координат тэмдэглэхгүйгээр багш нь зүгээр хавтгай сонгож авч агаад тэгшхимийн хувиргалт хийгээд үзье. За энд багш нь эхлээд тэгшхимийнхаа тэнхлэгийг за багш нь энэ хүнд ингээд баг шиг авчи. За энэ гурвалжин тэгшхимийн хувиргалт. За багш нь нэг оройн тэгшхимийнхаа тэнхлэгтэр байгаагаар за ингээд авчи. За тэгвэл яг энэ үнтэй адилхан. За энэ үнийг тэхийн тулд ямар болохыг харъя. За эндээс хэдүүлээ харъя. Энэ гурвалжны энэ оройг хэдүүлээ А гэж тэмдэглэе. Энийг В гэж. Энийг С гэж. За тэгвэл А орой маань хоёулаа тэгшхимийнхаа тэнхлэгтэр байж байна. За тэгвэл С оройны хувьд авъя. Энэ хэдэн нэгж зайд байна? 3 нэгж зайд байна. 1 2 3. За тэгвэл нөгөөх маань мөн адилхан 1 2 3 жоохон гарантай байна. Тэгвэл яг ижилхэн ийм зайд байх ёстой байна. Дээрээс нь энийг ингээд дасархаа шугамар хэдүүдээ тэгшхимийнхаа тэнхлэг рүү татч үзье. Өөрөөр хэлбэл перпендикуляр буулгахад энд байгаа тэгшхимийн тэнхлэг хүртэлх зай нөгөө талд байгаа зай хоёр яг ижилхэн байх ёстой. Тэгвэл дүрсийн орой болгон тэгшхимийн тэнхлэгээс яг ижил зайд байдаг. За энэ 3 нэгж зайд байна, энэ 3 нэгж зайд, энэ 2 нэгж зайд байгаа, энэ 2 нэгж зайд байна. Тэгэхээр энийг тэгшхимийн хувиргалт хийхдээ маш сайн анхаарах хэрэгтэй байдаг. За багш нь өөр нэг програм ашиглаад хувиргалтуудыг яаж хийж болох вэ гэдгийг үзүүлье. За багш нь координатын хавтгай дээр бас нэг нэмэлт тайлбар өгье. Бид нарт координатын хавтгай маань энэ тоон шулуун, хоёр тоон шулуун л перпендикулараар огтлцсон байгаа. Бид нар тоон шулууныг болохоор эерэг сөрөг тоо үзсэн байгаа. Тэгээс бага тоонууд хасах 1 хасах 2 гэж явдаг. Тэгвэл энэ дээр зөвхөн бид нар энэ координатын хавтгайн тэр эерэг тоонуудтай хэсэг дээр нь бид нар хувиргалтууд хийж байгаа юм шүү. Дунд ангид орохороо та нар координатын хавтгайн дөрвөн мөч гэж байдаг. Тэр дөрвөн мөчтэй дөрвүүлэн дээр нь хувиргалтууд хийгээд явах юм байгаамаа. Бид нар тэгэхээр зөвхөн энэ нэгдүгээр мөч гэж нэрлэдэг. Цаашдаа бид нар үзнэ энэ дээрээ хувиргалтууд хийх юм байгаа. За багш нэг дүрс сонгож авъя. За багш нь А, В, С, Д гэсэн тэгшин цогтыг сонгож авсан байна. Одоо энэ дээр би хувиргалт хийх гэж байгаа. Ямар хувиргалт хийж ийн гэдгийг та нар сайн ажиглаарай. За ямар хувиргалт вэ? За энэ маань параллел зөвлөлт байна тий. За параллел зөвлөлтийг хийхдээ бид нар ямар чиглэл хичнээн нэгжээр зөөж байгаа вэ гэдгийг мэдэх ёстой. Тэгвэл энэ аль чиглэл зөөсөн байна? За тоон шулуун маань баруун гар дэшээ x-дэг учраас энэ маань баруун гар дэшээ хэдэн нэгж зайд байна. За энэ цэгийг харъя. Тэг 1 2 3. Цэг маань 3 нэгж зайд зөөдөж. За тэгвэл В цэгийг мөн харъя. В маань тэг 1 2 3. За тэгэхээр нөгөө орой болгоны цэгүүд маань параллелаар баруун гар дэшээ 3 нэг зөөгдсөн байна. За дахиад нэг хувиргалт хийж үзье. А, В, С, Д гэсэн дөрвөн өнцөгт байна. Энэ дөрвөн өнцөгтийг ямар хувиргалт хийж байгааг хараарай. За энэ хэрчим гараад ирлээ. Өөрөөр хэлэх юм бол тэгшхимийн тэнхлэг байх нь. Тэгэхээр тэгшхимийн тэнхлэг байгаа учраас энийг тэгшхимтэй хувиргалт хийх гэж байгаа юм байна. За тэгвэл одоо С цэг маань хаана очих вэ? Д цэг маань хаана очих вэ? Та нар тэнд очино гэд хэлж болно шүү. За харъя. Та нартай таарч гин үү? С цэг маань тэгшхимийн тэнхлэгнээс 3 нэгж зайд байна. Тэгвэл
C1 цэг маань мөн тэгшхимийн тэмдэглээс 3 нэгж зайд байна. Тэгэхээр ижил зайд байгаа учраас энэ тэгшхимийн хувиргалт хийсэн байна. За дахиад багш нэг. За энд дахиад тэгшхимийн тэнхлэг гараад ирлээ. Энэ хэрчмийн хувьд анхныхаа энэ дөрвөн өнцгтийг хувиргаж үзье. Тэгвэл энэ V цэг төлөөлүүлж үзье. V цэг маань хаана очих бол? Энд очих болов уу? Эсвэл бүр энд очих ч юм болов уу? Та нар юу гэж бодож байна? За багш нь хувиргалт хийлээ. Бүр энд очиж шít. Яагаад энд очисон бэлээ? Өөрөөр хэлбэл бүх цэгүүд тэгшхимийн тэнхлэгээс ижил зайд байх ёстой. Тэгэхээр энэ хэрвээ ийшээ очисон бол 2 нэгж зайд байгаа ч гэсэн тэгшхимийнхаа тэнхлэгтэй перпендикуляраар хувиргалт хийх ёстой. Тэгэхээр энэ цэг маань ийшээ бол перпендикуляр хувиргалт хийж чадахгүй болчих гээд байна. Тийм учраас тэгшхимийн тэнхлэг дээрээ тэгшхимийнхаа тэнхлэг рүү перпендикуляр шулуун татаад үзэхэд энэ нэг нэгж зайд байна. Тэгвэл V1 цэг маань тэгшхимийн тэнхлэгнээсээ мөн перпендикуляр шугамын дагуу энэ нэг нэгж зайд байна. Тэгвэл ийм янз бүрийн заавал бид нар хэвтээ босоо тэнхлэгийн хувьд тэгшхимийн хувиргалт хийх биш ийм налуу янз бүрийн тэгшхимтэй хувиргалтуудыг хийж чаддаг болох юм байна. Тэгэхээр энэ программыг бас хүүхдүүд маань сурж аваад энэ дээр ингээд хувиргалтууд хийгээд туршилт хийх юм бол улам сайн мэдлэгч нь батчиж өгнө. Бидний өнөөдрийн хичээлээр үзсэн тэгшхимийн хувиргалт, параллел зөвлөлт, эргүүлэлт маань Х угалц буюу янз бүрийн зүйл дээр бол маш их өргөн дэлгэр ашигладаг. Х угалцыг манай Монголын ард түмэн эрт дээр үеэсээ өргөн дэлгэр хэрэглэсээр ирсэн. Тухайлбал дээл хувцсан дээрээ Х тавьдаг, авдар нь Хтэй, тэгээ авдран дээр ихэд алхан хэн байна, хевсэн, хөргөний дайлан гэд бүх эд материал янз бүрийн юмнууд дээр энэ Х угалзыг бол өргөн дэлгэр хэрэгэлдэг байсан. Энэ Х угалзууд нь бидний өнөөдрийн үдсэн тэгшхимтэй, эргүүлэлт, параллел зөвлөлтийг л байнга хосолсон байдаг нь дараагийн юм дээрээс харагдана. Жишээлбэл багш нь энэ алхан хэнүүдийг харуулсан байна. Алхан хэнүүд маань маш олон хэлбэртэй байдаг. За эхний алхан хэн дээр гэхэд бидний өнөөдрийн үдсэн ямар хувиргалтууд хийгдсэн байна гэж бодож байна. За тэгшхимийн хувиргалтууд байж болж байна. За дараагийн 2 дахь алхан хэн дээр параллел зөвлөлт минь байж шít. Яг ингээ параллелаар ижлэхнийг тавьчихсан байж байна. За 3 дахь дээр нь мөн тэгшхим параллел зөвлөлт аль нь хосолсон байна. Тухайлбал энэ түмэн настгэ байна. Энэ түмэн настгийн параллел зөвлөлт тэгшхим аль нь байна? Та нар ажиглаарай. Нүлцихээ байна. Та нарын сурахчг дээр байгаа зургнууд байна. Мөн энэ тэгшхимтэй дүрс харагдаж байна. Тэгвэл энэ хорл Х харъя. Хорл Х маань бидний өнөөдрийн үдсэн эргүүлэлт байсан байх нь шүү дээ. Эренгэр хазаар эргүүлсэн эргүүлэлт байна. Мөн пүүзэн Х маань тэгшхимтэй. Гэх мэт энэ Х угалц маань ийм параллел зөвлөлт эргүүлэлтийг ашиглаж бүтээдэг юм байна. Тэгэхээр ингээ Х угалцанд бид нарыг нэлээд их ашигладаг юм байна шүү дээ. Ийм учраас бид нар технологийн хичээлдээ бас энэ тэгшхим, параллел зөвлөлт, эргүүлэлтийг ашиглаад янз бүрийн Х хайчилдаг. За алхан Х зурхад дүрсийн ямар хувиргалт ашигласан юм болоо? Дүрсийн ямар хувиргалтаар зурж болох вэ? Жишээлбэл энэ алхан Х-ний нэг хэсэг нь байна. Тэгвэл энийг давтан зурвал үүсч болох нь харъя. Муу болж шүү дээ, өргөлжлүүлж. Тэгвэл нэг алхан Х-гээ аваад тэрнийг цааш нь бид нар математик дээр зүй тогтол гэж үздэг. Зүй тогтлоор яг тэрнийг адилхан явж байгаа нь нэг талаараа параллел зөвлөлттэй адилхан байх нь нөгөө талаараа зүй тогтлох нь шүү дээ. Тэгвэл алхан Х-гээ ингээд давтаа зураад байх юм бол алхан Х маань үргэлжлээд байх нэ. За тэгвэл алхан Х-ийнхаа талыг авъя. Эхний хэсгийг. За тэгвэл энэ үнийг ямар хувиргалт гэж вэ? Тэгшхимийн хувиргалт гэжлээ. Тэгтэл бүтэн алхан Х маань гараад ирчихсэн шүү дээ. За дахиад харъя. Дахиад эхний тал хэсэг нь. Дахиад тэгшхимийн хувиргалт гээ. Ингээд зураад бас байж болох нь. Тэгвэл алхан Х-г зурхад
параллел зүйл тэгш хэмийг ашиглаж болох нэ. За дахиад нэг тохиолдлыг авч үзье. Бас алхам К-ний эхний хэсэг байна. Хагас нь энд яасан? Параллел зүйлд гэсэн. Өөрөөр хэлэх юм бол тэр хагасыгаа 3 нэгж, баруун гар дэшээ 3 нэгж, доошо 1 нэгж шилжилт хийлгсэн байна. Дахиад харъя. Баруун гар дэшээ 3 нэгж, дээшээ 1 нэгжээр хат гэж давтаж бас К үсгэж болох нь. Тэгвэл энэ аль нэг К-ийнхаа нэг хэсгийг аваад ингээ хувиргалтууд хийгээд тахад янз бүрийн өөр К-нүүд гарч ирж болдгийм биш үү? Дахиад нэг тохиолдлыг авч үзье. Энэ бол яасан бэ? Шууд баруун гар дэшээ 3 нэгж зайд параллелээр зөөсөн байна. Бас ийм К-нүүд үүсгэж болох нь. За энийг харъя тэгвэл. Мөн параллел зүйлтүүд юм байна. Ингээд хоорондын зайнуудын нэгж зайнуудын өөр аваад хахад өөр К-нүүд үүсч болох нэ. Гэх мэтчлэн ийм олон янзаар бид К-гээ улам өргөн дэлгэр болгож өргөжүүлж болдгийм байна. За тэгвэл алхам К-г хайчилж сурцгаая. За тэхийн тулд бид цаасаа яг ингээд тэнцүү хэмжээтэй нуглана. За тэгвэл дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас ашиглуул их амар байдаг. Хэрвээ энэ үнийг багшаатайгаа яг адилхан хийх гэх юм бол өндөр нь 5 см, өргөн нь 3 см 5 мм-тайгаар цааснуудаа нугалчих болно. Гэтэл ийм уцаас байж байгаа тэр цаасаа яг ийм хэмжээтэйгээр ингээд давхарлаад ингээд нугалж байгаад түүн дээрээ алхам К-нийхээ энэ хэсгийг дүрслэг урлагийн зургийн номон дээр дүрслэг урлаг технологийн номны 38 дугаар хуудсан дээр байж байгаа яаж зурах хэмжээ багш нь бас давхар харуулчих. Өөрөөр хэлэх юм бол энэ маань өргөнийг багш нь 1 см-аар авсан байгаа. За тэгээд ийшээ болохоор 3 см 5 мм-ийн яг энд нь үлдээгээд доошоо зурсан байгаа. Яг ийм хэмжээтэйгээр зураад тэгээд хайчлах юм бол энэ маань ямар дүрс гарч ирэхийгаа бүгдөө харцгаая. За багш нэг хайшлаад үзүүл ятгая. За. Бас их олон цаасаа их олон давхарлах юм бол хайчлахад бас хэцүү байдаг. Тэгэхээр бол та нар нэг 4-5 давхар байхад л болно. За ингээд зурж байгаа таачлуул илүү юм хийхэд амар болно. Багш нь ингээд дэлгээд тааруулъя. За энийг багш нь бас нуглаад тастай байгаа учраас угаачаас энд бас багш нь бэлдсэн байгаа яг адилхныг хийгээд ийм болж болох нэ. Тэгээ ингээд цагаан өнгөөр хайсан учраас хар цаасан дээр хийвэл илүү бас гоё болж харагдах юм байна. Ингээд энийг аливаа дүрсийн хүрээ өөр юунд хэрэглэж болох нэ энэ алхам К-г. За багш нь өнөөдрийн үзсэн параллел зөвлөлт, тэгш хэмийн хувиргалт, эргүүлэлтийгээ ашиглаад ийм бүтээл хийсэн. За өөрөөр хэлэх юм бол эндээс та нар сайн хараараа хамгийн ихний энэ хүрээний энэ нь ямар хувиргалт байна? Дандаа ижилхэн явцсан байна. Тийм учраас параллел зүйлт шүү дээ. Параллел зүйлт маань яг ижилхэн. За энэ доотлих нь харъя. Багш нь ингээд 4 өнцгтийг авсан байна. Мөн адилхан параллел зүйлт байж байна. За энэ хоёр талын хүрээг нь харъя. Ямар хувиргалт байна? Тэгш хэмийн хувиргалт ч байж шээ. За тэгвэл энэ дунд байгаа. Энэ маань бүгд энэ дүрсүүдийг ажиглаараа бүгдөө яг ижилхэн гурвалжингууд байна. Тэгтэл яагаад ингэж эргүүлэлт хийсэн чинь ингэж 3 өөр болцсон юм болоо? Энэ тэгвэл аль хорой дээрээс авснаасаа шалтгаалаад ингэж хээнүүд маань өөр болдго юм байна шүү дээ. Тэгэхээр та нар гэрийн даалгаварт бас энэ тэгшин зүгт гурвалжныг авч агаад өөр орой дээрээс нь эргүүлэлт хийгээд ийм хээнүүд бүтээж болох нь мөн саяынхаа алхам К-гээ ашиглаад К угалзуудыг янз бүрээр зохиомжлож болох нь байна шүү. За өнөөдрийн бидний үтсэн хичээл маань дүрсийн хувиргалт. Тэгвэл дүрсийн хувиргалтыг хийхэд нь тэгшхимийн хувьд бол тэгшмийн тэнхлэг гэдэг юм заавал байх ёстой юм байна. Тэгшхимийн юм дээр дүрсийн цэг бүр
тэгшмийн тэнхлэгээс яг ижил зайд байдгийн байна гэдгийг бид нар илүү сайн анхаарах хэрэгтэй юм байна. За параллел зөвлөлт хийхэд дүрсийн зөөх чиглэл, дүрсийг зөөх хэмжээнд заавал өгөгдсөн байх ёстой. Тэр өгсөн зааврын дагуу бид нар ажиллах юм бол параллел зөвлөлтүүдийг ийм хувиргалтуудыг хийж болдго юм байна. За эргүүлэлт хийхэд заавал эргэлтийн төв гэж байдаг юм байна. Эргүүлэх чиглэл гэж байдаг, эргүүлэх өнцгийн хэмжээ гэж байдаг байх нь. Энэ бүгдийгээ сайн анхаарад эргүүлэлт хийгээд параллел зөвлөлт тэгшмийн хувиргалтуудыг хийх юм бол бид янз бүрийн дүрсүүдийг зохиомжлож болох юм байна. Өнөөдрийн энэ хувиргалтуудаас ажиглахад параллел зөвлөлт тэгшмийн хувиргалт эргүүлэлтийн аль нь дээр нь дүрс маань хэлбэр хэмжээнд огт өөрчлөгддөггүй юм байна. Зөвхөн аль хувиргалтыг хийсэн гэдгээс л хамаарч дүрсийн юунууд нь, зөөлтүүд нь, шилжилтүүд нь өөр байх болохоос биш хэлбэр нь өөрчлөгддөггүй гэдгийг нь сайн анхаараарай. За тэгээд өнөөдрийн хичээлээс өөрөө шинээр чи юу мэдэж авав гэдгийгээ өөрийгөө чи бас үнэлээд дотроо үнэлгээд өгнөл тавьчаарай. За анхаарал тавьсанд баярлалаа.